Аудитын тайлан дээр олон ноцтой зүйлс байгаад байна. Тэрний нэгийг нь онцолж та бүхнийг анхаарлаа хандуулна гэж хүсмээр байна. Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн эцлэгдсэн төслийг олон нийтээр хэлэлцүүлээгүй байна гэдэг энэ 10 дугаар хуудсанд заачжээ. 24 оны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан төсөл арга хэмжээний тухай асуудал дээр мөн ялгаагүй тайлан дээр бүх талын оролцоог хангасан байх ёстой гэдэг ийм хуулийн зарчим байгаа. Оролцоог ханган боловсруулах гэдэг. Энэ хөгжлийн төлөвлөгөөнүүд дээр олон нийтийн оролцоог хангах талын асуудлыг энэ дээр нэг тайлбар энэ төр хийгээч. Энэ бол харахад зүгээр ингээд аудитын тайлбар юм шиг боловч нөгөө талдаа нэлээд ноцтой асуудлуудыг дагуулад байгаа болов уу гэж би бодож байна. Энэ Various Democracy гэдэг Шведийн Готенбургийн их сургуулийн VDEM гэдэг хүрээлэнгээс гаргадаг сэтгүүл та бүхэн мэдэх бах. Дэлхийн бүх улс орнуудын ардчлалыг хэмждэг. Монгол улс 21 оноос хойш ухраад байна. 24 онд 84, 25 онд дахиад 84 дугаар байран дээр. Тэгээд тэр ард нь сум заадаг. Тэр нэг улаан сум нь дахиад доошоо харсан сум. Энд чинь уруудаад байна гэсэн үг. Тэгээд энэ тайланг яг та бүхэн үзэн үз. Энэ тайлангийн 10, 14, 21, 42 дугаар нүрэн дээр Монголын тухай бичсэн байгаа. Дэлхий дээр байгаа улс орнуудаас 2 улс орныг бид нэр ардчлалаас алдлаа гэж бичсэн байж байгаа. Нэг нь Энэтхгийг хэлсэн байна, нэг нь Монголыг хэлсэн байна. За тэгээд бид бол 90 оноос хойш олж авсан хамгийн чухал үнэт зүйлсийн нэг нь бол ардчлал гэж би ойлгодог. Энийг одоо Монголын бүх ард түмэн мэдж байгаа, зөвшөөрч байгаа гэж бодож байна. Гэтэл энэ олон улсын судалгааны хүрээлэн байгууллагаас гаргаж байгаа тайлан дээр бид нэр автократ гэдэг англи руу албан ёсоор орцсон байгаа. Монголыг магадгүй одоо 24, 25 оноос ардчилсан биш автократ улс гэх гэдэг шүү дээ. Энэ бид бол 1990 оноос хойш олж авсан хамгийн чухал үнэт зүйлсээ хамгаалах тухай асуудал. Энэ дээр тусгайлан ажлын хэсэг гаргаад юм уу? Эсвэл тусгайлан судлаад ажиллаач. Бид нэр 21 оноос хойш энэ дээр олигтой ахис төвчл гаргасангүй шүү дээ. Тэгээ бид нэр одоо ингээд энэ дээр бол яг бичсэн байна л да. Парламентын ардчилалтай сонгуультай мөртлөө автократ дэглэмтэй гэдэг ийм хөлбөр рүү ороод байна. Энэ бидний өнөөдрийн Монголын нөгөө identity буюу ижилслийн нэг чухал элемент нь баггүй. Ардчилсан монголчууд, ардчилсан монгол улс гэж биднийг 90 оноос хойш нэрлэж байгаа. Бид өөрсдөө тэгж итгэж үнэмшиж байгаа шүү дээ. Тэгэхээр ямар асуудлууд нь болохгүй очиод байгаа. Энийг наривчлан судлаач. Дараагийнхаа төлөвлөгөөнд энэ 84-т байгаа байраа яаж урагшлуулахын тусгай төлөвлөгөө бодлого гаргаж ажиллаач. Тэгэхгүй л ингээд хойшлоод авах юм уу? 24-5 онд одоо ингээд 84 дугаар байрт байна гэж энэ 26 болохоор яах юм? Энэ хэвээрээ удаан байвал бид нэр одоо тэгээд яах юм? Автократ гэж хэлээд сууж явах юм уу? Эсвэл одоо ардчлал гэдгээсээ бид нэр ухрах гээд байгаа юм уу? Ямар өчртэй юм болоод байгаа юм бэ? Энийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Баярлалаа. За мэдээж индексүүдийн хувьд зарим индекс урагшилсан, зарим индекс ухарсан ийм асуудлууд байгаа. За мэдээж бидний хувьд нээлттэй ярихгүй бас олон асуудлууд дээр парламентын гишүүд хамтдаа бас дүгнэлт хийх асуудлууд бас байна. За нягтлаад яг ингээд задаргаатай холбоотой за бас олон улсын байгууллагуудтай ч юм уулзаад манай хэд хэдэн индекс яг энэ геополитикийн нөхцөл байдалтай холбоотой бас асуудлууд дагуулсан. За манай улсын хувьд сая Оросын холбооны улс Украины энэ нөхцөл байдал дээр түтгэлцсэн ийм саналыг одоо өгсөн. За яг тухайн цаг үед бол за энтгэгч тэр манайхч тэр одоо яг ийм байр суурьтай байх нь л зүгтэл гэж одоо үндэсний аюулгүй байдал за аюулгүй байдлын байнгын хороо болон бусад зүйлүүд дээр одоо
3-4 удаа ч ярилцчихсан. Яг Батцэг сараас энийг тайлбарлах зүйтэй баг. Монгол улсын гадаад бодлого бол олон тулгууртай инхийг эрхэмсэн ийм л гадаад бодлого. За гэхдээ манай улсын газар зүйн байршлын онцлог бас одоо хоёр дэлхийн том гүрний дунд оршин тогтнодог. За парламентын засаглалтай ийм улс. За сая нэг сүүлийн 2-3 жил бол одоо аавыгаа сонгох уу, ээжигээ сонгох уу гэдэг шиг л ийм төвөгтэй нөхцөл байдлууд бол үүссэн. Бас энийг одоо бид нар дотроо илэн талангүй ярих л ёстой. Гэхдээ Монгол улс өөрийнхөө л одоо бодлогоо тодорхойлж парламентаараа ярилцаж ингэж явахгүй бол бас энэ өөрөө манай аюулгүй байдалтай холбоотой эрсдэлтэй ийм олон асуудлууд, саналууд гардаг. Тийм учраас үүнтэй холбоотой бас ийм асуудлууд бол тодорхой хэмжээнд үүссэн. За мэдээж биднээс өөрсдөөс нь хамаарах энэ дээр алдаа оноод гарсан. За тайлбарлагдаад бас урагшилсан ийм индексүүд бас байгаа. Тийм учраас ер нь энэ индексүүдийг бид нар цогц байдлаар ямар аргачлалаар үнэлэх үү? За индексүүдийн талаарх ойлголтоо бид нар хэрхэн зэгцлэх үү гэдэг бол бас туйлын чухал ийм зүйл байгаа. Тэгээ дэлхийн бидний одоо дэлхий дээр байгаа геополитикийн энэ нөхцөл байдал та бүхэн ч гэсэн ажиглаж байгаа бох нилээдгүй л хэмжээнд бид нар ийм өөр дэлхийд одоо амьдарч байна. Маш их нухацтай, дүгнэлттэй, маш их олон талаас нь ярилцаж ийм дүгнэлттэй бидний хувьд одоо дотооддоо нэг болох ийм зайлшгүй шаардлагууд бол бас байгаа гэж бас бодож байгаа. Тэгээд бид нэр Монголыг олон нийтэд гадаадад тодорхойлж байгаа олон зүйлс бий. Тэрний нэг нь энэ индексүүд. Бид нэр өөрсдөө дотроо ч гэсэн тодорхойлж байгаа. Гэтэл өнөөдрийн бидний хамгийн их ярьдаг, бахархдаг, ололт амжилт гэж үздэг ардчил маань автократ гэж олон улсад тодорхойлогдоод байх. Надад бол таалагдахгүй байна. Энийг бид нар бодмоор байгаа. Өчигдөр ч гэсэн тэр бие дааж нэр дэвшигчид 801 хүний санал гэсэн их хурлын гишүүд ихэнх нь дэмжээгүй. Би бол маш их харамсаж байна. Баасан жаргал гишүүн тэр хэлсэн шүү дээ. Англ бол яд вөхөр 10 хүний гар үсгээр. За энэ дээр ингээ байна. Герман бол 200 хүний гар үсгээр, Канада 100 хүний гар үсгээр, Франц 500 хүний гар үсгээр бие дааж нэр дэвшдэг байхгүй. Энэ бүхэн чинь бид нарыг арчлаасаа ухарч байгаа юм шиг харагдуулаад байна шүү дээ. Энэ хөгжлийн төлөвлөгөө өнтрөө олон нийтээр хилцүүлж. За учрал сайд хариулъя. Өчтөр чинь байнгын орон дээр энэ цэцгийн дүгнэлтээ хүлээгээд авцсан шүү дээ бом учрагчун тий. Цэцгийн гаргасан дүгнэлтээ хүлээгээд авцсан. Одоо хуулинд өөрчлөлт оруулж босго тогтоох холбоотой асуудал эхэлнэ. За учрал сайд. За энэ индексүүд бол өөрөө тус бүрийн индикаторуудтай. Тэгэхээр бид нар өөрөө энэ хяналт шалгалтыг хийхдээ нэг дизайнтай, нэг мониторингтай, нэг үнэлгээтэй болохгүй бол яг олон улсын индексүүдээр барьдаг тэр индикаторуудыг хэрэгжүүлж чадахгүйгээс болоод бас өнөөдрийг хүрсэн. Тийм учраас бол засаг дээр энэ хяналт шинжилгээ үнэлгээг бол нэгтгэх ажлууд хийгдэж байна. Хоёр тул дээр арчлын индексээр авилгын төсөөлийн индекс дээр илүү урагшлыг гэвэл манад хоёр шаардлага тавьсан. Тэр бол энэ төрийн өмчийн компани засаглал, бие даасан засаглалын хуулийг гарга. Хоёрт бол тэр нээлттэй ил тод байдал, олборлох салбарын ил тод байдлыг санаачлагыг дэмжээ гэсэн. Энэ хоёр хуулийг хаврын чуулганаар өргөн мэдүүлнэ. Ингэснээр индекст бол эерэг нөлөө үзүүлнэ. Үүнийг бид нар яг одоо OECD-ийн зарчмаар энэ хуулиудыг барьж байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө өөрчлөлтийг өгнө. Тэгэхээр бас энэ саналуудыг хүлээж авч байна гэж